уран шувууны авьяас гэдэг үлгэрийг уншиж өгье. За, одын хэрэгээр бургасанд мөчрөөр унжуулж тогтоосон хүүхдийн байдаг шиг зүйл харвал тэр чинь уран шувууны үүр юм шүү. Маш нэгт нямбаашуулж хийсэн. Яг л хүүхдийн байдаг шиг хэлбэртэй тэр үүрийг барихын тулд ээж уран шувуу олон өдөр уйхгүй ажилладаг. Тиймээс үүрийг огтхон ч хөндөж болохгүй. Үзүү чэжин цагаан сарал цайвар хэвлэлээр дух хацар шанаан хар сүүлийн үзүүр нь бүрэн боромгтой 10-аас 11 см уртаа 9-өөс 11 грамм жинтэй жижигхэн шувууг уран шувуу гинэ. Уран шувуу ч шүү те. Болж мөртэй андуурч мэдэх юм шүү. Амьдардаг газрынхаа онцлогоор түүнийг бас бургасны уран шувуу гэх юм ч бий. Маш ховор төрөл зүйл тул олон улсын болон Монгол орны жигүүртэн хамгаалах жагсаалтанд оруулсан юм аа. Нарийнхан жижиг хошуугаараа зарим хүн хийж барамгүй үүр уралдаг түүнийг шууд цөмөр уран бас авьяастай гэдгийг хүлээн зөвшөөрөх бизээ. Тийм ээ. Хүн зөвхөн бүхнийг чаддаг биш шууд ч бас авьяас бий шүү. Уран шувууг 1995 оноос агнахыг хориглож байршилт нутгийг нь улсын тусгай хамгаалтанд авчээ. Мөн Монголын улаан нунд орсон ховор зүйлийн шувуу юм байна.